Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Сайн байцгаана уу? Бүгдээрээ. За тэгээд өрлөө цөм шааж ордог киногоо үргэлжлүүлэн борцгаанаа хэдүүлээ. Моник урууга дарж ирэхэд хулгарч ихэ наашаан дуул. Хөш. Яг энэ бичлэгийг үзэж байгаа чи. Тийм ээ чи. Манай үндсэн сувг дахиад YouTube-ийн ганц содгор ажигласан тул хэдүүлээ одоо энэ сувг дээр дардаг юм дараад мөн Telegram сувг мөн нэгдээ ойрхон холбоо солбоотой байж болохоор болсон шүү. Окей. Манай үсэн тэнд хэдийнэ 11 мянган болсон учраас заримдаа тэнд ганц нэг бичлэгээ шидэж байх болохоор description дээр байрлах линкээр дэгдэж ороод ирсэн. За. Бичлэг рүү орцгоё. Өнөө Есүний охин гэж нэг ойлонхай. Гоймон цуслангаа амттайгаа учиргүй. За аимшиг юм шүү дээ. Өнөө Есүний охин гэж нэг ойлонхай. Гоймон цуслангаа амттайгаа учиргүй. Тэр нэг өвдөлтийнхөө тухай яриад байх юм. Өнөө залуугасаа салаа зүрх сэтгэл сэмрээд хэрэг алгаал гэж байна. Навш гэж дээ. Есүн ч байн охиноо яаж ийж гэж яриад ойлгохтойхон ямар болоод өгчгүй болохоор өнөө охин жаахан зүгтах маягтай. Тэрэнд нь бас л энд нэг хүн гомдчихсан ээжигээ тоохгүй юмаа гээл. Нөхөр нь чи наад охин айчхал да том болсон хүн шүү дээ. Ухаантай мундаг хүмүүс дураараа амьдэрдэг үстэй л гэж байна. Тэгвэл ээж байх хэрэг юу байна л гэж. Тэрэндээ хямраад жоохон байхдаа насан туршдаа ээж охин хоёр сайн найзууд явна шүү гэд ярьж байсан өхөөрдөм яриагаа тархинда дахиж нэг тоглууллаа. Солонгос айлууд панчаан бэлдэнэ гэж нүсэр ажиллагаа юм шүү. Өнөөхөө нөхөртөөгөө явуулж байтал гинт нэг өдөр охин нь ээжээ хөлсөөд байна гэсээр ороод ирдэг юм байна. Нөгөө аав ээж нь шууд л орж ирснээс нь ахуулаад бөөцөөлөл тордоос хоолонд яасан ийсэн дарах вэ энэ төр гал бүтэн сэтгэл зүйн суппорт өгч байгаа юм чи. Яста гэж. Ээж автаа очихсан. Том болох хэцүү юм аа. Ээж авын гэрээс өөр гоё газар байдгүй хаа гэсэн шүү юм бодоол. Нөгөө хоёр нь боон аз жаргал түнтгэж өгч бай шүү. Ивдэ гэж. Өдрөө олондоо даруухан гомын идчих гэсэн чи юу вэ? Гадуур 30к-аар зардаг визданараас гоё харагдаад итгэж өгөхгүй. Бүр гайхалтай. Сэтгэлийн шархаа ээж авийнхаа амттай хоол дулаан гэрийн ачаар даваад байна уу гэлтэй. Дахиад нэлэх болоод өсгүүлж байгаа юм шиг санагдж байна гэж ишээ бүр аргагүй. Энэ хоёрт өргүүлцгээ хүмүүс нь гарын үсгээ цуглуулад өгцгөө. Яашаас. Охиноо гутраад байсан болохоор авч гараад жаахан өөр орчинд байлгыг гэж санаад унтж байхад нь сэрээгээ далаад дунд завин дээр аврах хантаац хөнжил юу гэдгийг бүгдийг давхарлаж багилж өгөөд суулгачихлаа. Урдаас өөрхөн хоёр дошираг тавьцаа. Аав нь баг унтвал хүүхдүүд минь их унтж чадсан шүү дээ гэж өдөр шөнөгүй далайн дунд мөнгө олох гэж зүтгэдэг аавыгаа хараад ганцаараа айдгүй мууч гэж бодох шиг. Манайхаас илүү баян чинэлгээ аль төрсөн бол миний охинд их зүйл хийж өгөх байсан бах та гэд ярьж байгаа. Ааш. Хөв төвлөнгийн дугаар байна аа. Ага нэг яриад тах. Таныг хорвогийн хамгийн баян хүнээр цалихгүй. Өвдсөн бол эмнэлэг явал та. Намайг гэд байлгүй. Өөрийгөө ч бас та бодолтой. Гэж хэлэхдээ тэсгүй нулимс годройд болчихлоо. Ядахна ард нь нар их усны араас ургаж мандаад үгээр хэлхийн аргагүй үдсгэлэн гог амьдрал үзүүлж байх юм гин. Тэр өдрийн нар ганцаардмал далай гээгүүлэх ганцхан нар. Яг л аав шиг нөмөртэй байхыг ухаарч суунда. Бүсгийн заяа минь гээл. За тэр чих. Хичээл сурлагч өндөр байцтай. Гэж ярихтаа хүрдэл зурагдсан пянс шиг хягтнаад гайтай харав балцгана. Үеийн үед гуцалдж амьдрах санаатай. Гутлаа дутуу өмссөн байштай хийж ах шиг. Гэртээ ирсэн ч стрессний үр уурхай зүгээр ч нэг 50 амгалан байчихгүй. Чанга дуугаар гэрийнхнээ зандраад тэрэнд нь дуртай амт яаж байх вэ? Хурдхан гэрээсээ зайлж хүслээр амьдрахыг хүссэн нэг охин энд байна шүү. Есүний баг хүүгийн салсан найз охин штэ. Санаж байгаа үстэй. Чи надтай амьдр гэд хамтдаа нийл зөвгтцгаая гэд жээжүгээс дархан орох тасалбар аваад өгсөн бас. Зөвгтгөлтэй. Уламжлалын дагуу их хүнд болсон хойно охиноо аштайхан дамжигтай хошуу холбуулчих гээд Кимба Боронго нэг залуугийн тухай зогсоо зайгүй өчөж байх юм оо. Балчир байхаас нь өөрийнхөөс хүчтэй, өөрийгөө хайрлаж чаддаг хүссэн зүйлээ хинээс ч айлгүй хийдэг тийм хүн болгоно гэд үргэлж хичээж байсныг сонсоод ээж таа ч гэсэн хүсэл мөрөөдөлтэй үстэй
шүлэг бичмээр байгаа бол бичих хэрэгтэй штэ гээл. Кимьяны хувьд одоо эцэс төгсгөлгүй эморлон цэг тавигдаж ашгүй нэг сэргээд гэртээ очиж бузарбулхаа бүгдийг нь янзлаад цэгцлээд шинээр дахиад эхлэх гэсэн юм уу да. Ээжтэй дэвтэр авдаа тосмос үлдээц. Өөрсдөө ч гэсэн хайрлаараа та хоёр минь гээд үлдээсэн байх юм аа. Ээж аав хоёр ч бас бодоод байсан ч ээж аав хоёрт билүү. Хаяад энэ хүмүүсийн зүгээр угаасаа ээж аав байсан гэж бодоод байх юм. Цаанаа бас ээж аавтайгаа уулзраа олчих гээл, хайраа ээлжлэх гээл үзэж тарддаг байх зайлгүй. Цаг үргэлжил сайхан сэтгэлээр намдуу дуугаар тусалдаг байсан эмээ өндөр настай болчоод хүртэл манай эсэн байна уу? Чи сайн бидтэй гэл шалгаагаад байх нь эгдүүтэй. Гэхдээ яаж шалгалцаж эцсээ хүртэл тэмцэлдэж үл ойлголцож байсан ч гэсэн нэгэндээ сэтгэлээ удлаад уучлалгүйж хайр түгэж амьдрах нь чухал гэдгийг үзүүлээд байгаа бол тамуудаа хөрөх юм байна. Хүүхдийнхээ буйнаар сайн сайхан байна гэд инэв хэлж байхад нь нэг шүт нь унтсан. Цаанаа аль хэдийн төлөвлөд оршуулгын зураг авахулсан байх нь хичнээн өөр өвдгөн бай. Ах хүүгийн ансагнаас 3 тусал туслаад галуу. Өдөө дэвссэн бүх буян тунгуудтай хөндлөл үзүүлэн 2 секунд аниргууд автцгаая. За тэгсэн. Өнөө мө баг хүү цэргээс халагдаад гэртээ ирснээ 2 цүнх барьж марцсан. Авгаа дагуулаад ирдэг байгаа. Өнөө охин байж дээ. Ээж нараад бүр цочролд авталт. Гиснээс бүр давхар бийт. Гэнт нэг өдөр эмээ өвөө олцгооц. Юу хэлэх вэ? Муу золгийг яг одоо балбаад өгье гэхээс өөр яах вэ? Өчнөө залуучууд цэргээс халагдах дунд нь нөгөө зураац залуус халагдаад ирсэн. Кимьяныг хараад суусан автобусных ардаас яста хар хурдаараа гүгээд ч гүйдсэнгүйтэй хөрхий. Нэгэн цагт яста яадагч байсан суун шүү хоёулаа гэд ярьж байсан бүсгүй нь хормын даашинстай хөөрхөн инээдсэн байж байхыг алсаа сарангаа. Чимээг өхөн баярлаж суух өдөр ирдэг юм байна. Баг хүүн томтойсон эрэхтэй хүүхдтэй болсон. Гэнтэл там сургуулаа болоод яста амьдрал буцалж үргэлжилж байна уу гэлтэй. Ядахнаа бэрийн талын гэрийнхэн бүр нэг насны ойгоор нь ирэхчгүй. Бүр гайхшраа бараад шааж байсан чинь нагад зэмэн гадаа нэрцэн нууцаар хүлээж байдаг шүү. Сэмхэн уулзуулаад илгийн дэвтэгэд өгт. Есүний хүүн босоод гараад ажил хийж чадахгүй дими гударч уухаас өөр шийдгүй эргүүтээд бүр зодохгүй би чамайг гэсэн байжсэн чинь зурагтаар Кимьяны ажилтг компани дампуурсан гэдгийг мэддэг юм. Time out. За, ялсныг реклам болгоод авах юм. Энэ манусын ярьж өгөх кинонд Жэжүү арал дээр ихэнх үйл явдал өрнөж байгаа. Энэ Жэжүү чинь худалч хүнд бараг тусгаар тогтносон улс шахуу заяа. Аялахад виз мэдүүлээд байх шаардлагагүй. Онгоцон шууд нислэгтэй. Тэгтээ энэ аяллаар шүү. За тэгээд тэгдэд очисон байхад бол диваажинч хажууд нь гуйныг гэмээр санагдав. Алдарт Чонжоо хүрхрээ Чулуун парк, Жэжүү арал болон Японц байдаг Hello Kitty Land гэх мэт үзэж харж эрүүл мултрах газар тоймгүй их байх бөгөөд хамгийн хөөрхөн зүйл нь ба штэ. Кинон дээр гарч байгаа тосгонд очиж энэ мандарин ч юм уу апельсин ч юм уу жимсний фермерын зочлон гэдэс хүзээгээ хаг үсрэлж чихэж болно гэж бод. Хөдөлмөрт нь 4 одтой зочлбол багтсан. Мөнийг чухал зүйлийг дуулгахад Солонгосын урдаа барьдаг эмнэлгийн нүдний шинжилгээ хөдөлмөрт багтсан байна. Аялангаа бас эрүүл мэндэ чеклүүлж чинь үсттэй. Зөв. Хөдөлмөрийн талаар ирвэл та нар битгий хэлээ би ч ядархаар их. Гол юм мартах гэж. Mizar Travel-ийн энэ аялыг Солонгосын аялал жуулчлалын төвтэй хамтран зохион байгуулж байгаа. За тийм болохоор ямар ч гай аюулгүй сэтгэл амар аялаад байна. Яг үнэхээр Жэжүү арал руу аялахыг хүсэж байгаа бол Mizar Travel болон iTrip Online Travel Agency-гээс захиалаад тэгээд бусдын цаад үрж хариулж байна. Окей. За. Кино руу орцгоё. Өөрхий сайрцаг дүүрэнгээ дэрэгслүүдэд барьсан одоо өнгөрсөн гэд. Тэгсэн ч бууж өгөхгүй гэд байж болох бүх боломжит компанид CV-гээ явуулаад тусыг бол эсэлада цаг хугацаа өнгөрөх тусам ээжгээ дүртэй болоод чадах ядгаараа л хийчихээд л байлаа. Нийгэм нэлээн эвгүй эдийн засаг унаад хүн ардууд тэмцээ жижиглэн худалдаа эрхлээд явж өгч бай шүү. Нэг өдөр бүр хийцгүүрээд богт тухтай зажлангаа цаасан шоу хийгээд бас нэг бүтлгүй ярилцлаганаас харж яваад бүр анх ярилцж байсан кино театрта кино үзчихээ би тэхүү гэж сууж байсан чинь зураач залуу түнтгэн сарвгаад хажууханд нэрээ суудсан байдгийг. Дунд нэг бууткаа суудсан болохоор нэгнээ бол олж хараад байсан юм балаалга. Киноч дууслаа, хоёр тийшээ зөрлөлтөд гарлаа. Гараад явж байсан чинь чи Кимьяныг харсан уу? Энд явж байсан штэ. Танилахаас сонсоод гараад ирсэн чинь өнөөх нь автобусанд суугаад яваад өглөө.
Цаа яста писта гэж. Дахиад би автобуснаас хоцрохгүй шүүгээ замдаа таарсан хүн мал юу байдгийг тонгч шунгаал бахардлаа ардаас нь гүйсэрэгүүд арай ч үгэж автобусанд нь шааж ороод ундаж байгаа Кимионы дэргэд ирээд сэрэн сэрдэлэн гаж тонтон шиг хар сууж бахан ангас юм уу яасын бузар тавхаа ёо. Боломж олдсон дээр нь тавьж явуулж харагдахгүй үстэй. Ойрхоныг хоолны газар дулаацсангаа жоохон юм ярих уу гэж хоргоосоор байгаад ястаа нэрэ удаан уулзсангүй шүү чи хөөрхөн хэвэндээ бай шүү сансан шүү гэж ястаа дотор байгаа бүхүүгээ одоо л хэлэхгүй бол болохгүй өргөө шаагаад байхаар секситл нь хилээ тавьчлаа. Ганц пив уугаад таны гэсэн биш үд дунд болж байхад 2 шил арихаа осолсон согтуурхаад байж байгаад санаандгүй аяг хаглаад гараа эсгчээр золтой мойны хөргөнд бариад хөгцсөнгөө. Өнөрөө би юу хийгээд байна гэд өнөөгөөх нь бас инээж внэ гэж сандтай. 2 шил нь бүр 93 шил арих боллоо. Анаж цадахгүй гудраад байх болтой юм 2 золиг. Хөө бүр хөдлөлцсөн. Тэгэд яг тэр өдрөөс хойш уулзаж уучирсаар байгаа да. Урсанд нь эротик поз аваад хэвдсэн зургуулж муруулсан. Энэ одоо яг үер гсэн байт юм энэ хоёр. Аавны өстө эрийн чанцыг шалгана гэдэг завин дээр аваа суудсан. Чи ч одоо далай өвчтэй мө хайшаа ингэ тоож байгаа. Чимгүй өнөөхөө үзэж тараал. Уулгаж байгаа л яах гээд манай охиныг оргоогоод байгаа юм бэ гэж байцаага шат юм хоостой. Та ястаа яасан ч бай би тэрэнд л сайн шүүл гэж байна. Ховөршгүй хөөрхөн залуу гэж юм үстэй. Нөгөөх нь явчлаа гэсэн яваагүй. Салхин цогцолоод бүр согтцоо орж ирсэн. Аа та ястаа сам орхон шиг хор юм шат шүү. Ингээд ахиж бас игдүү хүрнэ штт. Бөөндөө нэг гэр тонохоор болсон аавынхан сэтгэл сэрвэлзээд яг унтаж харагдаж. Очи шалгана. Солиорж өгч шүү бас. Гараад ирэхээр сандчаад босоод ирдэг. Есүн нөхөртөө миний хань одоо тайвшраад наад охиноо том болсон гэдгийг хүлээн зөвшөөр. Мэдээж одоо эр нөхөртэйгээ унтаж бэрнэ штт гэд баг хэлжлээ биз та. Хонгор охин нь хоримлохоор явж байхад ганц гүнигтэй байгаа нь аав юм уу хайш. Яста цаат том болцсон хүн юм да гэсэн шүү юм бодвол. Жижиг охин нь зураа залуудаа хоримдож байхад гэсэн ирсэн машин дотроос писта хөөх юм гэд хайрын харцаар хараад бууж ирж баяр үргэлгүй сэтгэлээсээ тавьж явуулаад машин авнаад яваад өглөө. Хормын ажиллагаа сайхан болж гин үү? Хоёр талын хамаатан садаа хамаг амтын ирцэг үл өөрцөг гэж боо юм. Таныг ойлгох юм бол би ястаа дэмий шүү. Тэргээд сандарцсан Кимион бас бай сууж чадахгүй. Миний охин чадахгүй бол аав руугүйгээр аав намайг зүхтэн гэж хэлээд байхгүй. Сад тавьшаас. Харбагаас нь бөөсөлж өсгсөн жоохоо охин нь хүний хүн болох гээд хажууд нь дэгдэгнээд сандраад бөөндөө уйлалдаа. Нөхрийнхөө гарт эрен ирдлээ ихээр татаж уйлаад аав нь нөхрийнх нь гарт охиноо өгчөхөд бас тэсэлгүй уйлаад тэр өдөр яс таалсалсан. Үзэн суугаа ах нь хүртлэнд ойлгоно шатштай. Хормоос гараад явж байхад нь 3 хөлгөө ирсэн. Пакчолион гэж юм бэ. Гэд хүүг нь аваад явчихжээ. Бас юу ч вдээ үстэ. Уг нь хулгай гэсэн цагтаа байсан юм шүү дээ. Нэг хүүхэн өөрийнх нь 70 саяыг хулгай хийсэн гэж мэдүүлэг өгөөд бай цагтаар түр хоригдсон байдаг юм байна. Харбагаас нь Кимион гэд надад сайн байна, хөөрхөн байна, мундаг байна гэд хэлж байсан юм уу? Та нар гээл бас хэлээд авчлаа шүү. Багтун ослоор өнгөрснөөс хойш хөөрхий хүүг нэх тоохгүй. Хамаг анхаарлаа охин руугаа явуулаад байсан гэж бодож байвал аав ээж нь хүүтэй бас хайртай штт. Удам залгах өрмөн шүүчи гээл аав нь тэсэлгүй хэлээд авчлаа. Нөгөө талд эхнэр нь нөгөө өглөө аавда хүн амтан танд юм бол хэл сэргээс нь гаргаа шарангоос гаргаад өгчөө штэ та намайг охино гэж боддсон бол ганцудаа тус хөрөгч гэл гуй хаал байдгийн. Өнөөх нь ёдорлол гэмт хэрэгтэнтэй суус юм бол өөрөө уучраал гэд бүр халгаахгүй муу ядар өгөө. Аав ээж эхнэр хадам ээж мэж одоо юу вэ? Бөөндөө таньж мэдэх бүх хүнээсээ тусламж гуйж хүүгээ гаргаад авчих гэж зөндөөл хичээл. Тэгж ашгүй нэг юм мулталж гаргаж авлаа. Энэ явдлаар хүүтэйгээ бас сэтгэлээ нээж ойлголцож авбуу да. Ээж нь шоронгоос гарлаа гэд дүүпүү авчирцаа чаваас. Өдөр хоног өнгөрөөл аавнаас нэлээ хөгшөрсөн байна уу да. Хүүгийнхээ хэрэгээс болоод нэлээ хямарсан боллоо та. Шатар буухтаа хаацгнаад жоохон муухан буугаад байх чинь. Эмён гэд хүн арай ирээгүй байсан бол та. Нэг орой хоолой бэлдэж байсан. Бэрн гинт загнаад байхаар нь уурн түрээд өрөөндөө ороод хаалгаа хаагаа чийлэрч байснаа. Жоохон гимшүү яв өрөөнөөсөө гарч ирээд хадам аавтайгаа хуучлаад ганц сойжоо мултлангаа энэ мяноос болж би стресстэйж байна гээл тэгж. Гэр бүлтэй анхаарал халамж тавихгүй юм аа л гэж байна.
Яйт. Өнөөх нь гадаа будааны оромог зардсан лалхаж явна. Айлын ноён руу штэ. Ам золгох гэж ажиллаа хийж байгаа л тэр шүүд. Болно болно гэж аав сэтгэлийг нь аргацгаах. Өнөөх нь гэр орондоо ирэхгүй сэлгүүцээд гутраад байгаа юм байна л да чаавас. Тэгсэн завин дээр байгааг нь харлаа гэж ингээл нэг хүн залгасан чи ястаа ухаан жолоогүй хүрүүгээгүй баг хүүгээ алдаж байсан аим шиг турсан чи нүдэнд нь үзэгдэл яах учруулахгүй ястаа толгой тарих нь эргэн гээч нь болоод хоёр талын аавууд нь хайж явсаар байгаад олоод авлаа муу мондийг бүх зүйлээс цугтаад чи хаачих гэв гэсэн чинь аваа тань бүгдийг яаж хийж чадсан юм бэ хэцүү байна гээл уйлгнал аав нь заваа зарцсан мөнгө үүдээ өгч амьдралыг нь босгуулнаа гэд хадгалсан байсан юм байна. Тэрийг нь сонсоол гутар шагаал ингэж ухаар зүгтаад явчихъя л да гэж л дээ зайлвал. Хэцүү байсан ч хамаагүй даваад гардаг юм аа гэд ээж аав нь аргаданга балбаж өглөө мөгөлгийг. Хөлх нь буугаад ашгүй нэг юм амьдралын хүндийг загсуухаас нь ойлгож эхлэв үст. Одоо завгүй болцсон болохоор зарах загас багхгүй. Гэртээ дими суугаар буцаад шүлгээ бичиж эхлэхээр шийдээд охиныхоо авч өгсөн цав цагаан цаастай дэвтэр дээр бичиж эхэлдэг юм байна. Эди хөгшөрсөн ч амьдралаа дахиад өөр өнцгөөс эхлүүлж яагаад болохгүй гэж. Гэт хичээл заачуудаа хэдүүлэнд нь. Заац ахих нь алдвий альж байгаад байна. Унтаж амрыг даа. Бичлүүдээ анцгаагаад та хэд ч ус амарч ирсэн. Окей. Баяр та. Манайх өнөөдөртөө ингээд хаалаа.